Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэлцэхийн зарилгаар Шунхлаа группийн ерөнхийлөгч Батцайхан Дийнхүү шагналд гартуулсан бол за мөн үндэснийх баяр наадмыг тохиолдуулсан Монгол Улсын ерөнхийлөгчийн хувьд төрийн дээд цол одон медаль гартууллаа. За энэ жил 5 хүн Хөдөлмөрийн Баатар цолоор шагнагдаж 3 уран бүтээлч ардын жүжигчин цол хүртсэн бол 32 эрхэм гавьяад цол тэмдгээр ингэрээ милаалаа. За ардын жүжигчин болсон Ариуна Сарнтуя одон чимэг тэргүүтээ уран бүтээлчд сэтгэлээ илэрхийллээ. Монгол төр ардын жүжигчин хэмээх энэ хүндтэй цолыг хүртээлээ. Тэгээд үнэхээр энэ их хүндэтгэл хайрын өмнө би бас нэхий ёслээ. Тэгээд үнэхээр Монголын урлагт 40 гаруй жил хөтөлбөртөө өөрийн хувь хүний төлөвшөл болох ёс зүй, сахилга бат мөн одоо ёс суртахуун, хариуцлага, алсын хараа, зоригдол гэд бүтээж хөдөлмөр дотор үнэхээр урвалгүйгээр, шарвалгүйгээр, хоёрдмон сэтгэл гаргахгүйгээр 40 жилийн турш тууштай ажилласан. Өнөөдөр бас 40 жилийнхэн босгон дээр 1 сарын дараа тоглолтын дараа би ардын жүжигчин цол хүртлээ. Би үнэхээр огшиж байна. Манай бүх найз нар баярлж байна. Уран бүтээлчид зарим нь баярын нүдэн сунагч байна. Өгүүлэх үг олдохгүй л сайхан байна. Их олон хүний хөдөлмөр, сэтгэлийн дэмжлэгээр энэ сайхан одон зүгээ зогсож байна гэж бодож байна. Намайг дэмждэг миний уран бүтээлийг үзэж надад уран зориг хайрладаг нийт үзэгчтэй, нийт хүмүүстэй бүгдэнд нь баярлж явдгаа хэлье. Ээж маань их баярлж байгаа. Хандаа өмнө нийлж гэр бүлдээ үр зулзуунуудаа хүмүүс маш их баярлалаа гэж хэлье. Монгол Улсын гавьяад тамирчин цол тэмдгээр хасын хөлгүүд багийн тамирчин сэргэлийн шагнууллаа. Тэр энэ сайхан нэрийг сэвтээхгүй явахыг анхаарна гэлээ. Мөн Монгол Улсын авраг хангаан багш Мягмар Сүрэн зан гавьяад тасгалжуулах цолоор тус шагнуулсан юм а. Маш өндөр байна уу? Энэхүү цолыг авахдаа маш тийм сэтгэл өндөр бас амар нэлээд догдолж байлаа. Бас энийг бас нэг дааж авч явна гэдэг нь маш том хариуцлага ирдэг гэж бодож байна. Баяр наадмын мандаа явуулсан бүхэн барилдааныг тайлбарлана гэдэг бол одоо бас ер нь бас тэгээ тайлбарлана гэдэг бол хувь хүн өөрөө бас хичээл зүтгэл ихтэй байх бах. Тэгээд одоо бас ер нь бүхийн тухай, Ахмад хөгжүүдийн тухай, эртээр үеийн тухай ер нь юмыг сайн уншиж судалсан байх шаардлагатай. Зарилгаар Монгол Улсын гавьяад тамир тасгалжуулагч гэж эрхэм үнэтэй цол хүртлээ. Тэгээд үеийн ховдын бөхчүүдтэй үеийн шав нартаа тэгээд бүгдэнд нь одоо багш нартаа бүгдэнд нь одоо талархаж байгаа сэтгэлээ бас баяртай байна. Улс орныхоо хөгжил дэвшил нийгэм эдийн засаг шинжлэх ухаан боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг, спорт зэрэг салбарт олон жил өр бүтээлтэй ажилласан эрхмүүд төрийн дээд шагналаар шагнагдсан нь энэ байлаа.